За өчигдөр 286 он бохол шалгарч үлдсэн улсын гард бадарч улсын ярцхан гайнаар барилдахаар орж эхэллээ. За Монгол улсын ярцхан хөрөхийн их Монгол сан од групп сорч тээврийн нэгтгэл компани нэр дээрээс одоо барилдаж байгаа юм бохоо. За Монгол улсын гард бадарч бохол их твж Монгол улсын барилгын салбараар одоо манлайлагч Батарч захиралтай Нутгийн буян группийн нэр дээрээс одоо барилдаж байгаа юм бохоо. Хоёулаа үе тэнгийн ийм хоёр хүчтэн. За зүүн талаараа цолгоод элэг үстэй бариад авлаа улсын гард бадарч улсын ярцхан гайнаар За ерөнхий барилд элэг үсэн жигний барилцтай эргээд барьсан даврлаа. За үндсэн хуулийн барилдаан бол одоо оны хамгийн анхны барилдаан гэдгээр бас их сонирхолтой үзэгч олон түмний хүссэн хүлээдэг юм сайхан барилдаануудын нэг. За үндсэн хуулийн хамгийн анхны барилдаанд одоо 1992 онд одоогоос 30 жилийн тэртэг тэр барилдаанд Хөвсгөл аймгийн галдсан өрөөт Монгол улсын гавьяа тамирчин улсын зан Сарангэрлийн Хөрөл Баатар зан төрүүлж 20 дугаар зууны манлай Монгол ухт аяар дурсагдах талай дайн дархан авраг баян мөнгө 49 насндаа үзүүлж байсан. Тэр барилдааны их шивгийн дөрөвт одоогийн Увс аймгийн Тэссэн өрөөт Монгол улсын чинь нямживийн мөнгө чаргал тухайн үедээ эд сайн барилдаж байсан их олон сайн богчуудыг давж шивгийн дөрөв шалгарч үлдэж байсан. Цааны барилдаанд бол одоо даяар дурсагдах талай дайн дархан авраг Батэрдэн авраг төрүүлж байлаа. Алдартай 6 заануудын төлөвлөлүүд төрүүлж цэгж байсан. Цаавран аймгийн 9 зүйлсэн мөрөдөх Монгол улсын өсгөдөр начин уран барилдаанд начин Мижидэржийн Жам бүрүү начин бас энэ барилдаанд одоо төрүүлж байсан. Мөнгөрд нарсантай үзүүр төрөндөлдөж 2000 оны үндсэн хуулийн барилдаанд төрүүлж байсан санагдаж байна. Ер нь үндсэн хуулийн барилдаан гэдэг бол бас богчуудын бэлтгэл сургууль их сайхан жигдэрсэн ийм үед болдог барилдаан. Оны хамгийн анхны барилдаан богчуудж ус энэ барилдаанд ус барилдах дуртай байдаг. Оны анхны барилдаанд Хэмран сэргэн гэж одоо барилдацгаадаг. Сааман үндсэн хуулийн барилдаанд бол одоо 6 заануудаас бол одоо Монгол улсын хүчит арслан Бачаргалын Гамбат арслан бас энэ барилдаанд ус төрүүлж байсан. За ханга харьцан хэвд одоо урд өмнөөс 2019 оны үндсэн хуулийн барилдаанд одоо улсын авраг Батсан өртөө үзүүр төрөндөлд төрүүлсэн. За Бадарчин зүүн талд элэг үстэй бариад авлаа. За Бадарч гэрдийн хэвд одоо Даранга аймгийнхан Бөхөл их твжэндэр бэлтгэл сургуультай хийж өрөөлдөг ийм бохоо. Бөхөл их твжээний дасгалжуулагч шугшаар Монгол улсын гар дамбийн аригч улсын шин Чагнаадаржийн ган зэрэг нар одоо нутгийн бохчуудыг дасгалжуулдаг. Ер нь ч одоо тэгээд Даранга аймаг бол бас Монгол өхөөрөн улсын алдар салтай богчүүдээр үеийн үедээ тэргүүлж ирсэн Монгол өхийн хөдөөлгийн нутаг. Сайн хоёрын тухайд бол одоо хоёулаа одоо 2016 оны улсын баяр наадмаар 17 оны улсын баяр наадмаар нэг өдөр хоёулаа улсын харцаг толонд одоо үрцгээж байсан ийм богчууд нэгэн үед л одоо барилдаж байгаа ийм богчууд. За ерөнхий барилд элэг үсэн жигний барилцтай барилдаа үргэлжилсээр эргээд хуучин барьсан доорлоо. За нөгөө өдөр Монгол өхийн өргөн Завхан аймгийн их улс Мариат Монгол улсын чинь Сэнгдовдонгийн Лавгагийн нэрэмжит
аймаг зэргийн золтой 256 бүхийн барилтаа болон за лавга начин бол одоогоос 58 жилийн тэртээ буюу 1964 онд Монгол улсын начин цолыг өртөж 1966 он буюу 90 жилээр одоо улсын начин цолон бас баталж байсан бүх Монгол улсын баяр наадам 6 удаа бас 4 давж 5-ын даваанд өвдөг широдож байсан начин үеийнхэн бөхчүүд одоо завхны азаргал лавга гэж одоо ярьдаг. Танай гарсан өндөр настай буурал начин байна. За 1-р сарын 16-нд одоо Монгол улсын харцаг султай бөхчүүдэд хүндэл үзүүлэх улс аймгийн алдар султай үжид түүхийн барилдаан болон энэ барилдаан бол бас л одоо сайхан барилдаан болдог. Эдгээр залуунаас дан Монгол баясгаж явсан үеийн улсын харцаг султай бөхчүүд суран цугладаг, уулздаг, учирдаг улсын сайхан барилдаан. За гарид харцаг оюуны барилдаан барьсуурда бэлдсэн да. За ханга харцгай хувьд бол 2011 оны үеэс л одоо хөдөөчгөндөө сургуулийн хангай гэж сумын золтонгуудын барилдаанд л одоо барилдаж эхэлсэн. Тэр цагаас л эхэлж ирнэ сайн барилдаж эхэлсэн. 2012 оны үед одоо нутгаанд орсгоно гэсэн одоо сонирхолтой барилдааныг Монголын үндэсний бүхий холбоо бас зохион байгуулж байсан. Бүх аймагуудын дэвжээд оролцсон их хоорондоо өрсөлдөөнтэй багийн тийм халз барилдаан нуудыг бол одоо тойргийн барилдаануудыг цовруулаар зохион байгуулж байсан. Тэр барилдаанаас л ерөнхийдөө тодорхойл гараад ирсэн дээ. За шуудганы барьсан дүрчүүрэлт ханга харцаг шуудганы барьсан дүрлээ. За шуудганы барьсан дүрсэндээ Бадарч барьсан дүрчүүд алсын гарид Бадарч. За толгой зөрүүлөө зүүн толгойн барьсан жилтлээ түрээд хөөлөө. Түрээд хөөсөнд за ажлыг дулсаад хоёрын барилдаан. За өнөөдрийн барилдаан бол улс аймгийн алдар султай үжид 256 бүхийн барилдаан. Ер нь ойрын үед улсын султай 256 бүхийн барилдаан төдийлнэх болоогүй гол толгой 128 бүх барилдаад байгаа. Тийм учраас улс аймгийн султай бөхчүүд ус нэлээд хамрагдах боломж олдсон. Аймгийн ачингууд бол нэлээд хасагдаж санагддаг. Гараг нь л одоо аймгийн хар цуу цөвтөрхөн шигшигдэж ороод аймгийн заанууд л багтж байх жишээтэй. Өнөөдрийн барилдаан бол аймгийн алдар султай бас сумын султай бас нэлээд бөхчүүд багтсан. Сумын золтой ерөн цөвтөрхөн Монгол өх өргөнд болдог сумын золтонгуудын барилдаанд 5 ба 5-аас дээш давдаг сумын золтонгууд багтсан. За зүүн талаараа золгож давхар шуудганы барьснаас одоо хоёрын барилдаа үргэлжлэх гэж байна. Төвшин санааны чин барьцыг бариулж байна. За дан шуудганы барьсан дүрлээ. Алсын гарид Бадарч бол өөрөө зүүн талтай бөхөө. За сугдаа татаад мордлоо, хөмөрлөө, дахимтлаа Бадарч. За эрен саяны тэр хангайгийн сугдаад мордоо бол ер нь бас хэрэгтэй хүн тогтохооргүй л сүрхий мордоо байлаа. Тэгээд Бадарч бол өөрөө маш сайхан тайван биеэн сулж тогтож сандар твцсэнгүй өрөлдөж байна.
За баруун талаар онцлог давхар шуудагны барьсан хоёр үхэн барилдаа үргэлжлэх гэж байгаа бололтой. Барьцыг бол одоо маш сайхан бариулах хэрэгтэй. За баруун талаар онцлог давхар шуудагны барьсан дүрлээ. За зүүн талаар онцлогоо барьцаа давлаа хоёр үхэн барилдаа давхар шуудагны барьсан дүрсэн. Баатарч бол өөрөө зүүн талтай бөхөө. За шуудагны барьцыг алдуулчих шивтэй улс ярьсан хангай бол өөрөө давхар шуудагны барьсан дүрсэн. За араа шаад мордлоо. Зүүн хавирлаа. Хоёр үхэн барилдаан баруун талаар онцлогоо давхар шуудагны барьсан барилдаа үргэлжлэхээр боллоо. За түрээ тэгвэл толгой зөрүүлээ зүүн золгооны барьсан жилдсэндээ арав талдаа суугатлаа хангай татаад мардлоо. За дагуулаад хөмөрлөө. За хоёр үхэн барилдааныг одоо удаашруулсан байдлаас За араар нь баруун талдаа суугцсан дагуулад хөмөрсөн. За хөмрөөд одоо хэний толгой тохой. За Бадарчин баруун тохойроо төмөр төрүүлээд хүрчсэн болов уу яасан бол доо. За холын цэцээр бол одоо засуулын сул камераас харж байгаа хаа. Хүжүүлсэн барилдаснаас Ховд аймгийн буян сумын хрият онцгой байдлын ерөнхий газрын аврагч үеийн төмөр спортын хороо зорчиг тээврийн нэгтгэл компани од группийн бүх Монгол улсын харьцаа. За хоёр үхэн барилдааныг эндээс одоо удаашруулсан байдлаас харуулж байна. Эндээс одоо хэний толгой тохой төрүүлж үрсэн байл гэдэг байна. За наатал асуул халахсан учраас одоо эндээс одоо бас
За хавд аймгийн Буянц Мариатай Монголсон од групп зорчтой тээврийн нэгтгэл компани хавд дэвжээний Монгол улсын ярилцаг оргихийн хангай 8 давандарууллаа. Нутгийн буян группийн бүх Монгол улсын гард мегмарын бадарч тодоод авч зүйрлээ. Баяр ухман одоо хөлийн цэцэр байсан одоо камерын бичлэгийг бол удаашруулж хараад одоо дахимаа гэж авалцлаа. Хэрхэн мөндөд үзэгчтэй Монгол улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн özөрүүлсэн үндэсний бүхийн барилдааныг шинэ хүн найруулагчтай телевизийн уран бүтээлчид Монгол бүхийн өргөнөөс